ийм одоо их 5 хууль тийм ээ Монголын их цаад, их цайз, их эко хэмжлэн ингээд одоо 5 ийм хос маш гайхалтай тийм хууль байгаа. Энийг монголчууд одоо хэрэглэгээ удсан. Гэхдээ энэ өмнө нь одоо хэрэгжилж байсан байна. Одоо энийг хэрэглэхэд энэ одоо хуучин он цагт хэрэгжилсэн гэдэг юм уу? Одоо цагт одоо тохирохгүй гэдэг юм уу? Тиймэрхүү хандлага одоо хүмүүс гаргаж магадгүй та. Тэгвэл одоо энэ дээр ямар тайлбар байх вэ? Хүндрэлтний төвхөнд геокологийн одоо дүгнэлтийг хүрээлэн байгаа орчинд хийсэн хүн бол Чингис хаан байдаг. Тэмээжин Чингис хаан хүрээлэн байгаа орчинд геокологийн үнэлгээ хийснээрээ геокологийн үнэлгээний дагуу улс төрийн бодлогыг хэрхэн одоо хэрэгжүүлэх асуудлыг шийдсэн. Чингис хааны өөрийнх нь онолын хамгийн чухал хэсэг бол цаг хугацаа, орон зайг хуваан захирах онол байдаг. Энэ цаг хугацаа, орон зайг хуваан захирах онолын хүрээнд их Монгол улс 5 их хуулийг нэгэн зэрэг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл нэгэн зэрэг. Энэ 5 нэг хуулийг хэрхэн яаж нэгэн зэрэг хэрэгжүүлсэн гэдгийг өнөөдрийн одоо 21-р зууны монголчууд бол ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэгэхээр энэ 5 их хуулийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх нь их Монгол улсын цогц улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх гол суурь нь болж байдаг. Тэгэхээр би өнөөдөр дэлхийд дахинд бомбын эринд эхлэж загсны эринд дуус гэж байгаа яг энэ торгон агшинд энэ хуулийг дэлхийд дахинд хэрэгжүүлэх асуудлыг яг өнөөдөр би эхэлж байгаа Монголоос. Тэгэхээр Оросуудын маргааныг одоо Вангуудын маргааныг тасалж байсан, Арабын шайхуудын маргааныг тасалж байсан ийм одоо дэлхийд дахинд алдартай аль хэдийнэ хэрэглээнд орцсон ийм хууль учраас энийг одоо дахин сэргээн хэрэгжүүлэхэд тийм чих бэрхшээл гарахгүй. Ганцхан одоо бэрхшээл бол өнөөдрийн Монгол улсад байгаа. Яг тэр энэ хууль хэрэгжээгүй. Харин энэ хуулийг одоо хэрэгжүүлэх асуудал маш маргаантай болсон учраас 1240 оноос 1640 оноос 1984 оноос энэ их Монголын нэг засаг одоо хуулийн үндслүүдийг болоод зүгээр л хадах журмын хэмжээнд одоо хэрэгжүүлэх ийм одоо 3 үеийн одоо шатлал явагдсан одоо дуусгар болж байна. За баярлалаа.